За би төслийг дэмжиж байгаа. За тэр дотроо бас нэг өмнө засгийн газрын гишүүнээр ажиллаж явах үед их анзаарэгддэг байсан. Тухайн сайд нь эрхэлсэн нөгөө байнгын ороондоо орохыг хоригдсон. Тэгэнгүүт одоо жишээл гадаад иргэн сайд гэхэд гадаад бодлогынхаа байнгын ороонд орж чаддгүй. Хууль зүйн сайд гэхэд хууль зүйн байнгын ороонд орж чаддгүй гэдэг. Ингээд парламент засгийн газрын бас нэлээд тасалдал, за холдолт ингээ мэдээллийн хүртэл юм солилцоо алсраад байсан. За энийг бол залруулж байгааг би бол талархан дэмжиж байгаа. Энтэй хамт зөвөр бас нэг юм боломж гаргаж өгвөл болохгүй юу? Засгийн газрын гишүүдийг бол нэг байнгын ороонд л одоо оруулаад байгаа. Магадгүй одоо улсын их хурлын удирдлага ялангуяа бүлгийн дарга нарын төвшөнд эрхийг нөгөөд засгийн газрын гишүү өөрөө хүсвэл бүлгийн удирдлага бас яриад 2 хүртэл байнгын ороонд орох тэр эрхийг нь нээчих болохгүй юу? Одоо би жишээлбэл ингээд хашиж байгаа ажлынхаа чиг үүргийн дагуу төрийн байгуулалтын байнгын ороонд одоо харилцагдаад байгаа юм л да. Тэгээ миний одоо бүр зүрх сэтгэл бол хууль зүйн байнгын орон дээр яваад байдаг. Тэндээ орж чаддгүй нэг энэ хуулиас болоод. Тэгээ тэнд бас одоо хууль өмнө нь ярьж хэрэгжүүлжсэн бодлого үйл ажиллагаанд дуу хоолой юмаа бас гарах чимаар байдаг, зүрх сэтгэл гүгээд байдаг. Тэгээ хуулиар ингээ ашлалтанд орчоод орж чаддгүй. Би бол ажлынхаа цагаа зохицуулаад бол орчин одоо би Алтангэр сайд битээр бол сайд байхдаа бол хэдийгээр хуулиар хориотой ч гэсэн хууль зүйн байнгын орооныхоо оролдонд ерөөсөө таслахгүй суугаад иддэг гэсэн. Үгээ хэлээд, саналаа хэлээд ингээ яваад иддэг гэсэн юм л да. Тэгэхээр энэ одоо бас энэ бол улсын их хурл засгийн газрыг ойртуулнуул гэхээс биш холдуулахгүй. Бодлогын одоо тэр нэгдмэл байдлыг одоо ойртуулнуул гэхээс биш бол холдуулахгүй байгаа юм л да. Тэгээ эрд зөрөхгүйгээсээ болоод эн чинь манай хууль зүйн байнгын орооны тал нь баг хууль биш гişүүд байгаад байгаа байхгүй одоо. Тэгэхээр энэ ч жоо нэг мэрэгжлийн бас нэг шинжилгээ ухаан байгаад байдаг. Тэнд бас ингээд оролцох хүсэл эрмэлзэл байгаад байдаг. Ийм нэг боломж олох тал дээр бас ажлын хэсэг маань бас нэг анхаарч өгөөч гэсэн хүсэлт хуульт байна. За их баярлалаа.